нэр үг байх нь тийм ээ. Оноос нэр байх нь. Харин Монгол입니다 ороод ирэхээр Монгол улс гэсэн утгатай өгүүлбэр болж байгаа. Тэгэхээр монгол хэлэн дээр нэр үгээр өгүүлбэр төгсөж болдог. Солонгос хэлэн дээр нэр үгээр өгүүлбэр төгсөхийн тулд ардаа заавал имнида гэдэг нөхцөлийг авах шаардлагатай гэсэн үг болж таарж байна. Тэгэхээр ном дээр өгсөн жишээнүүдийг харуул жишээлбэл баяр хүний нэр байна те. Баяр имнида. Бас бэлгүүн хүний нэр байна. Бэлгүүн имнида. Намайг баяр гэдэг. Энд дээр гэдэг гэсэн туслах үгээр орчуулагдсан байна. Чамаа хэн гэдэг вэ? Намайг баяр гэдэг. Эсвэл зүгээр баяр гэж хэлж болдог тийм ээ. Миний нэр бэлгүүн. Бэлгүүнээр өгүүлбэр дуусаж болоход баяр имнида, бэлгүүн имнида. Имнидаг авч байгаа хань. Мөн сурагч оюутан гэсэн утгыг илэрхийлдэг 학생 имнида. 학생 имнида. Уул нь 학생 гэдэг үг маань дангаараа сурагч гэсэн утгатай. Оюутны тохиолдолд 학생 гэдэг тодорхойлолтыг авдаг боловч нийтлэгээр 학생 гэдэг энэ үгийг ашиглаж болдог. За дараагийн жишээ маань Монгол 사람입니다. Сүүлийн төгсгөлийн жишээ 회사원, компанид ажилладаг хүн 회사원입니다. Гэх мэт дуудлаган дээр та бүхний тайлбарыг хий. Энэ үг маань бичгтээ 입니다 гэж бичсэн байгаа боловч ярихдаа 입니다 гэдэг утгаар дуудлагаар ярьсан. Тэгэхээр үүний шалтгаан маань дэвсгэр гэгүүлэгч бэвсгийн араас нэн буюу хэлний үзүүрийн энэ орсон тохиолдолд энэхүү би гэгүүлэгч маань бэ гэгүүлэгч маань имээр дуудагддаг байна. Тэгэхээр 입니다 гэж үчээд уншихдаа имнида гэж унших нь. Тэгэхээр энэ дэр манай анхлан суралцагчид маань нэлээд алдаа гаргадаг тийм ээ. Сонсоход имнида учраас бичгтээ имнидагаар бичих гэдэг. Тийм учраас та бүхэн нэр үгийг төгсгдөг нөхцөл бол бэгээр бичдэг, имээр уншдаг гэдэг юм сайн дотоогод авчих хэрэгтэй. Яг ижилхэн имнида ихшээр төгссөн байгаа боловч гэгүүлэгч ихшийг үл харгалзсан шууд залгах учраас энэ дэр шууд залгасан гол нь энэ хоёрын хооронд нь залгаж бичих ёстой. Тийм ээ. Үнийг анхаараарай. За дараагийн жишээ Монгол 사람입니다. Хоёр нэр үгээс бүтсэн үг нь Монгол 사람 буюу монгол хүн. Би монгол хүн гэвэл Монгол 사람 нэмлээ имнидагаа мөн залгаж бичихнэ. За энэ зурган дээр гарч байгаа хүн жолооч тийм ээ. Нэгдүгээр